Өдрийн хэрэг үзэгчдээ мэдээ танилцсан. Зуны Паралимпийн 15 дугаар наадам өчигдөр албан ёсоор нээлттэй хийсэн. Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчдаас жудо бөх бөөрөнцөг шидэлтийн төр 3 тамирчин өрсөлдснөөс жудо бүхийн 60 кг-ийн жинд барилдсан ууган хүү хүрэл медаль хүртлээ. Энэ өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотод ажиллаж байгаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сурвалжлах багийн ирүүлсэн мэдээллийг одоо та бүхэнд хүргэе. Сайн байцгаана уу үзэгчдээ, Монголын үндэсний олон нийтийн телевизийн сурвалжлах баг Рио де Жанейрт бас мэдээлж байна. Рио 2016 зуны Паралимпийн 15 дугаар наадам эхэлж, тус наадмын эхний өдөр жудо бүхийн хөнгөн жингүүдийн барилдаа эхэллээ. Эхний өдөр зохион байгуулагдсан жудо бүхийн эрхтэдийн хамгийн хөнгөн жин болох жудо бүхийн 60 кг-ийн жин зодголсон манай тамирчин Болормагийн ууган хүү жиндээ амжилттай барилдаж, энэ наадмын хүрэл медаль эзэн болсон сайхан амжилтаар манай тамирчдын тэмцээн удаанууд эхэллээ. Рио 2016 зуны Паралимпийн 15 дугаар наадмын жудо бүхийн тэмцээнд 36 орны эрэгтэй 82 эмэгтэй 47 нийтдээ 129 бүх оролцож байна. Ирээдүйн 60 кг-ийн жинд 12 бүх зодголсноос 2014 оны Азийн Паралимпийн наадмын мөнгөн медальт, 2011 оны дэлхийн аваргын тэмцээний 7, 2014 оны паражудо бүхийн дэлхийн аваргын тэмцээний 5 дугаар байрын шагналт Монголын паражудо бүхийн үндэсний гишүүн тамирчин Болормагийн ууган хүү зодглон барилдаж, 1-р тойрогтой Бразилийн бүх Понтиак цэвэрлж, 2-р тойрогтой Японы бүх Хироси Макотото широтаран барилдаж, барилдааны үед 2 юко үнэлгээтэй хөшөөж явсан ч барилдааны цаг дуусахаас 1 минут 22 секундын өмнө өрсөлдөгчийнхөө нэхэнд орж цэвэр ялагдаж дагах барилдаа хийхээр болсон. Дагах барилдаанд манай тамирчин 2014 Азийн Паралимпийн наадмын хүрэл медальт бүгд найрамдах Солонгос улсын бүх Ли Минжээг цэвэрлж медалийн төлөө барилдахаар шалгарсан юм а. Хүрэл медалийн төлөө хариуцлагатай чухал барилдаанд 2008 оны Бээжингийн зуны Паралимпийн наадмын хүрэл, 2012 оны Лондонгийн зуны Паралимпийн наадмын аварга, 2010-2011 оны паражудо бүхийн дэлхийн аваргын тэмцээний аварга, 2007-2009 оны паражудо бүхийн Европын аваргын тэмцээний аварга, 2015 оны паражудо бүхийн Европын аваргын тэмцээний мөнгөн медальт Азербайжаны бүх Рамин Ибрагимовтай жиротаран барилдаж, барилдаа эхлээд 4 секундын дараа өрсөлдөгчөө цэвэр ялснаар зуны Паралимпийн бронз медаль хүртсэн Монголын 2 дахь тамирчин, паражудо бүхийн төрлөөр медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Риогийн Паралимпийн наадмын жудо бүхийн 60 кг-ийн жинд Узбекистаны бүх Ширзод Намазов төрүүлж, Японы бүх Хироси Макото мөнгөн медаль, Өрмөний тамирчин Алекс Болого манай тамирчин ууган хүүгийн амтаар энэ жинд хүрэл медалийн эзэн боллоо. Эхний өдөр нь ингээд медаль ирнэ гэдэг бол тамирчин маань сэтгэл санааг өргөх бусад бүх хүмүүдээр сайхан байна. Ямар ч байсан бид медаль авах ёстой гэсэн зорилгынхаа эхний шатыг биелүүлчлээ. Одоо дараачихаа медалуудыг авахын төлөө бүгдээрээ зарах ёстой. Бүгд сэтгэл санаа нэгтэйгээр бие биенээ сонсоод бие биенээ ойлгоод дэмжиж ингээд урагшаа зүтгэх ёстой. Энийг харин хүн болгоно одоо сайн ойлгож байх шиг байна. Нэг хэсэг бид үнэхээр бие биенийхээ толгой илдэг, бие бинийгээ хөөрхөдөг, эвийлдэг байсан бол одоо энэ үе өнгөрсөн. Одоо хатуу ширүүн тулдаанд медалийн төлөөлөлтөөр тулдаанд бид орох цаг нь болсон. Тийм учраас одоо Монголын Паралимпиороо улам цаашаа хүрээгээд хэлнэ. Улам олон эрх авахын төлөө тэмцэнэ. Авсан эрх бүр дандаа медаль төлөө тэмцэнэ гэж бид нар одоо тангарах ёстой маа. Тийм учраас өнөөдрийн энэ медаль бол бидний тэр олон жилийн хөтөлбөрийн эхний үр дүнч байна. Их баяртай байна. Нийт энэ медалийн төрөл давцан дээр зогсоход тус хүргэсэн Монголын Паралимпийн хороо дэмжиж байсан, зам мушгиж байсан, алах ташиж байсан, за мөн сэтгэл санааны болон эд материалын маш их тусламж хийж байсан бүх хүнд бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлээ. За ямар ч байсан Паралимпийн жудо бүхийн тэмцээнээс анхны хүрэл медаль авсандаа бол маш их баяртай байна. Тэгээ мөн олон харааны бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтийн төлөөлөл болж ирсэн одоо энэ баг тамирчтай бас ингээд медалийн буйхаг эхлүүлсэндээ бид бүгд бол маш их баяртай байна. Нийт телевизэн суугаа Монголын бүх ард түмэндээ ижидээ эмээдээ хайрт гэр бүлийнхэнтэй багш тасгалжуулагч нартаа үнэхээр их баярлалаа. Та бүгдээ энэ баярыг хуваалцж байгаадаа туйлыг таатай байна. Тэгснээ гэсэн ч би өөрийнхөө сансан алтан медалийн төлөө би боломж байсан боловч туршлага жоохон дотож медалийнхаа өнгөрөх хувирлаа. Гэхдээ цаашдаа тэмцээн оролдоонд анализ дүгнэлт олон их амжилт гаргахыг хичээнэ. Японы бүх ихэндээ жоохон битээр барилдаанд таарахгүй байсан боловч тэгээд барилдааны дунд хэсэгт уул нь надад
барилдааны арга барил миний гарт орж эхэлж байсан боловч үнэлгээ илүү явж байсан боловч тактикийн алдаа гаргаснаас болж медалийн хөнгөө хөрлөө да. Хүрэл медалийн төлөв барилдаанд Азербайджаны Ибрагимовтой бид хоёр тэр Лондон 2012 оны Олимпийн аварга байсан. Бид хоёр 2014 оны дэлхийн аварга дээр группийн аваргын төлөө таарч би тэрийг 2 сарын үнэлгээр ялж байсан учраас би ялнаа гэдэг өөртөө итгэлтэй байсан. Тийм ч учраас гарч бискотын дотор ясанда тойлих баяртай байгаа. Жудогийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинт харааны бэрхшээлтэй иргэдийн дэлхийн наадмын мөнгө медальт, Азийн зуны паралимпийн наадмын хүрэл медальт Аажмын мөнгө бат эх орноо төлөөлөн цодоглох байсан ч 5 борцоортын жингийн үзэлгээр хасагдаж барилдсангүй. Жудогийн тамирчдын жинг их асуулахгүй байхлаар үндсэн жиндээр 3.5 кг-ын дотор илүү жинтэй байхыг зөвшөөрдөг юм. Манай тамирчдын мөнгө батын хувьд үндсэн жин 66 кг-ын жин боловч 69 кг 500 г жинтэй байхад барилдах боломжтой байсан ч 5 борцоортын жингийн үзэлгээр 70 кг 700 г жинтэй болж 1.7 кг жингийн илүү хойсон учраас гиссэн юм а. Харин пара хонго атлетикийн F57 ангил буюу эмэгтэйчүүдийн бөөрөнцөг дүлгэлтийн суугаа төрөлд хүчсөрсөн гэнтэн даржаагийн цогтгорол 5 дугаар оршилгарлаа. Тэр өнөөдөр 12 тамирчнаас 8 м 59 см дүлгсэн амжилт үзүүлсэн бол энэ төрөлд Мексикийн тамирчин аваргалж Алжирийн 2 тамирчин түүний дараа мөнгө хүрэл медалаар ингрэмэлжээ. Цогтгорлын дараагийн тэмцээн 9 дугаар сарын 15-ны өдөр болж зээрэн цэг шийдэлтийн төрөлд манай тамирчин хүч үзнэ.